Солилцол шинэ дугаараараа та үзэгч та бүхэнд дахин уулзж байна. Энэ удаагийн маань дугаарт Нисваны самтлагийн ахлагч дуучин Инх Хамгаалал оролцож байна. За, рокийн замнал би бодохдоо одоо сүүлийн үед анх одоо ингээ нэг чам гоё юм гранж альтернатив маягтай те ингэж гарч ирж байсан хамтлаг одоо нэлээд сүүлийн үед ялангуяа энэ шинээр гарч ирж байгаа CD-г ингээ харахад тэр гар хангалаг гэдэг дууг сонсоод ингээ харахад жаа нэг рок талтай те илүү тал руугаа тийм үнэн рок маягийн болоод байна уу гэж ингэж харагдаад байна л да. Тийм тэгэхээр ер нь одоо энэ нэг тийм рок сэтгэлгээний гэх юм уу те өөрийн чинь нэг тийм рок амьдралын замнал ямар хувирал өөрчлөлтөөр ингэж өрнөд яваад байна. За энэ бас сайхан нэвтрүүлэгт орж оролцож байгаа найзтай баярлалаа. Өнөөдрийн мэдээг хүргэе чамд болоо бүх үзэгчдтэй. Тэгээд рокийн замнал юу болж байна гэж байгаа юм байна тий. Энэ яг Нисван саналыг байгуулагдаад 20 жил болж байна. Одоо энэ 4 сарын 9-нд. Тэгээд одоо яг л одоо хүний амьдралын зам ямар одоо эхлэл өрнөл одоо ингээл яваа штт тэрнтэй адилхан миний хувийн одоо бас нэг тэр сонирхол гэх юм уу бас яг тэр зарчмаар явж байгаа болов уу тэр бас нэг хөгжих маягтай тийм ээ гэж бодож байна. Рок гэх хөгжим маань өөрөө дотроо яг ингээл одоо модоор ярих юм бол их олон салаатай тийм модалтай. Үндс нь рок гэх нэг гол байна штт модны тийм. Тэгээд ийш одоо альтернатив, ийш одоо юу гэдэг гранж, ийш панк, ийш хард рок, ийш метал рок, трэш, тэгэл дэт метал гэл ингээл явна л да. Тэгэд яг хоо ер нь хөгжимч рок хөгжим сонирхдаг хүмүүс дотроо бас ингээд бүр ингээд хүндийн сонсдог хэсэг байна тий. Дунд хэмжээний бас гранж, панк, хард сонсох хэмжээний хүмүүс байна. Бүр зөөлөө одоо тий инди сонсох хэмжээний ийм хүмүүс ингээ бас дотроо байгаа шүү дээ. Дотроо ингээд тэрнтэй адилхан яг хоо Нисван гэдэг хамтлаг байгаагийн хувьд бас аль болохоор ингээд бас нэг юмд баригдахгүй тий их гоё өргөн замаар фронтоор дайрах тийм бодолтой тэр бодлынхаа хүрээнд бас янз янзын юм туршилтууд хийгээ явж байгаа л да. Тэрний нэг нь одоо энэ шинээр гарч байгаа CD-нд бас ганц нэг доонууд бас ингээ явагдаж байгаа л да. Би ягаад шууд ингэж яриагаа хэлсэн бэ гэхээр за амгаа гэдэг Нисванас гэдэг хамтлаг бол одоо 20 хүрч байна. 20 жилийн одоо залуучуудтай тийм манай сонирхогчтой энэ урлагийн гал тоонд амьдралаа шүү дээ. Харьцангуй одоо нээлттэй байдаг. Ил тод хүмүүс маш их мэддэг. Тийм учраас одоо хоёулаа одоо зүгээр одоо ингээл нэг намтар CV яриад байлтай байж тийм гэж бодоод л би шууд ерөөсөө мэдсэн яраараа яа гэж ингэж асуусан шүү. Тэгсэн. За миний дараагийн асуулт юу вэ гэхээр би нэг ийм асуух гэдэг. Одоо 20 жилийн эцэст амгаа бол одоо 40 гарчлаа тийм ээ. Тэглээ. Тэгээ бас ингээд уран бүтээлчийн нас тэр амьдралын үзэл санаа тийм ээ амьдралын туршлага тэр бүхэн бас бүтээлд нөлөөлдөг штэ. Тэгээд одоо яг энэ туршлагаараа ч юм уу те тэр насаараа ч юм уу одоо тэр хэв загвар хэв шинж стил тийм ээ тэр нэг ритм энэ бүхэнд чи бас нэг тодорхой хэмжээний одоо хувирал байна уу шинжилэл хийгдэж байна. Ерөнхийдөө одоо ингээл замаад маш олон цом гаргасан шүү дээ. 4 цомглаа гал дээрээс хүчил төрөгч 90 онд гаргасан. Саарлаа гэж 2002 онд гаргасан. Нисдэг 5 гэж 6 онд гаргасан. Тэгээ одоо 10 жилийн дараа 4 цомд гарч байгаа байхгүй. Тий. 10 жилээр болохоор тухайн одоо цомгуудын хооронд бас нэг тийм ялгаа байдаг юу вэ нэг байдаг ярин сонирхол байна. Тий. Ингэ тийм байна. Яг анхны хүчил төрөгч CD бол ганц Эмийн сан гэдэг дугаар нь хүмүүс мэднэ. Тэр дотор сургууль нураас сан тэргээд 17 8 дуу байдаг. Тэр болохоор анхны 96 он Нисван самтлагт байгуулагдаж байгаа үед 95-аас 96, 97 онд зохиогдсон дуунуудыг 99 онд CD болгоо гаргацсан. Тэр болохоор юу гэхээр бидний яг 17
8, 20 насны үед ямар бодол одоо тэр үчил л одоо сургууль нураасаа гэж хагас. Одоо би 40 хүрчээд сургууль нураасаа гэхээс арай биш байгаа ч тийм. Ингээд бодод холоос ялгаа гарч байгаа ч тийм. Жишээ нь бүр ноёдлон мэл орчин Playtime дээр би сургууль нураасаа ааваа гэх тэр нэг анхны CD-ийнхаа дуунуудыг дуулахад надад бас жоохон арай л бацаандаа нэг хүүхдийн дуу дуулж байгаа ч юм шиг. Тухайн үед тэр бол амар дуусан бохоггүй. Баах ямар гэчин дуу дуулчих вэ гэж шууган гараал те тэгжсэн. Одоо бол хүмүүсийн чих онгоцсон те зөндөө юм сонсдог болсон болохоор одоо нэг сонирн биш байж болно те. Гэхдээ бидний хувьд гэсэн бас ингээд дуу манаас арай багдах хэмжээний те хүүхдийн санаа гэдэг шиг болж байгаа. Хоёр дахь CD маань 2002 онд гарсан. Саарл үед одоо нэг хизээ нэгэн цагт биднээсээ ч магадгүй авдраар нэтргээд тесрэлтгээ дуунуудтай. Тэр болохоор бас нэг 20 гарцсан. Тэр нөгөөх нь бол 10 хэдтэй бацааны үеийн сэтгэлгээ. Нөгөөх нь 20 дөнгөж гараал. Оюутан залуучууд бас нэг амьдрал үзэл бодол нэг тогтож ядах гэ юм руу ингээл сонирхсан нэг тийм. За тэгээ 2006 онд гарсан Стиг тавг бол их сургууль төгссөн нэг хүмүүс байдаг шүү дээ. За ерөнхийдөө сурах юмаа сурчлаа гэл. Яг тийм юм надад бодогддог байхгүй юу? Тэгээ одоо энэ дөрөвд цомог маань харин яг яахыг нь бол мэдэхгүй байна. Энийгээр бол яг хөө миний хувьд ямар ч хэлсэн бас нэг урдны 3-аас арай өөр. Бас нэг эрэл хайгуул хийгээд нэг өөрийгөө бас тэг нэг байрнаас биш арай нэг юм хайсан ирсэн тийм хийх хичээсэн юм байх болов гэж бодож байна. Яг одоо энэ CD-г ерөнхийдөө хүмүүс сонсоод нэг жилийн дараа манай энэ CD чинь шууд нөгөө pop дуу шиг шууд хүнд хүрчихгүй л дээ. Тэгэхээр хүмүүс сонсох гэж хэцүү байлна. Сонс арай гэж хүлээж аван сонсно. Тэгээд шууд хүлээж авахгүй тэгээд нэг жил болно. 2 жил 3 жилийн дараа гинт толгоонд нь орж ирнэ л дээ. Рок хөгжим чинь. Тэнгүүт нэрээ энэ сонс чинь энэ онцгүй байна. Энэ гайгүй байна гэд ярина л та. Тэгэхээр тэр үед л энэ талаар ярьдаг. Одоо тухайл 10 жил гэж шүү дээ. Одоо сүүлчийн 2 сонгоны хооронд 10 жил байна тийм. Яагаад ингэж их удаа? За ингэсэн. 2006 онд одоо тэр Стиг тавгийн CD-ийн дээрээс бид нар нэг байшингийн дээвэр дээр бүр альбом DVD болгоо гаргасан. Тэгээд тэнцээ болохоор хамтлагийн бүрэлдэхүүн нэгдүгээр өөрчлөлт гарсан юм аа. Одоо хуучин гişүүд маань хөв хувийн амьдралаа хөөхн хөвгөөд одоо тус тусдаа гарыг гээд ингээд тэгээд шин залуучууд маань орж ирсэн. За тэгээд бас хувийн амьдралаа зохицуулах гэдэг ингээ явахаар чи юу дуутаа хууртаа мантаа. За зарим үед бол дампур сууя л би тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Тэгээ нэг мэдсэн чи 10 жил болсон байгаа байхгүй. Яг энэ CD бол 2 жилийн өмнө баг бэлэн болцсон л доо. Тэгээд доочин Дастон гэх студ дээр Стиг тавгийн бичсэн студ дээр одоо 2 дахь CD нэгэснэ 4 дахь CD маань 3 4 дахь нь болохоор Дашка ах бичсэн гэсэн. Одоо Монгол Улсын гавьяж жүжигчин дуучин Дастондаг байна шүү дээ. Тэр хүн манай Стиг тав 3 4 дугаар альбом бичсэн. Тэгэд бараг 2 жилийн өмнө энэ CD маань бэлэн болцсон л доо. Тэгээд хэд чи нөгөө мөнгө санганы асуудал гээд нэг найз нөхд маань мөнгө төлөөд студийн зарлалын дээр авах юм болоо. Нэг чинь 1 жил өнгөрцөн. Хэвлэлтэнд явуулах юм бодсоос нэг мэдсэн чи 2 жил өнгөрцөн байна л да. Түүнээс тэгээд яг 10 жил болчихлоо. Түүнээс 3 жилийн өмнө баг 2 3 жилийн өмнө бэлэн болцсон CD байна л да. За 2 3 жилийн өмнө ингээд CD ингээд баага тавьчихсан. Тэгээд тэрнээс хойш мэдээ шинэ өрөмтэй л ээж л байгаа л гэдэг тийм. Одоо айгуу дахиад дараагийн замнаас гараад дараагийн замлцсан биш тийм. Ер нь төлөвлөсөн юм байна. Төлөвлөсөн юм байгаа. Одоо нэг энэ шиг энэ нэг айхтар нэртэй CD бол яг урдны CD-ний дээр манай галсан сөх манай хамтлагийг бас үүсгэн байгуулсан манай найз
гасан сөхөх маань яг хаа ерөнхийдөө философийн хувьд нөлөөлсөн байдаг. Түүнээс яг манерийн дууны одоо үг гэхээр бол 1 2 байдаг хэвгүй түүнээс одоо энэ сэдийн дээр болохоор гасан сүхий 12 дууны 4 5 болохоор гасан сүхийн цэвэр шүлгээр хийгдсэн болохоор их өрмөц болсон байх гэж би бодод байгаа л да. Тэг чинь би зөвхөн гасан зохиосон гэхээр арай өөр бас болсон байх ёстой гэж би хараад байгаа. Эндээс аабн бэбн гэж тэр гар хангах гэж бас сэдийн нэрээр нэрсэн дуу байна. Тэгээд сэтгэл хөдлөн гэж байна. Далд оюун ухаан. Тэгээд бид тэрийг нээлж хийснийг үүнээс хойш би гэдэг ингээд 5 дууны үг гасан сүхий байгаа байхгүй. Бурхан дэлгэх зөвлөгөө номноос нь авраг бол энэ номноос наа чин дуу болохоор зөндөл байгаа. Би бол дууны шүлэг бичээд өгөөч гэхээр өөр чин бараг ийм дузаа ном байгаа зүтэй гэлсэн. Тэгээд яг юм бичиж өгөхгүй болохоор аргагүй иргэн эргүүлсээр гад олсон шүлгүүд маань л та. Тэгэхээр их өрмөц юу гарах байх гэж бодож байгаа. Тэгээд энэ бол яг ингээд ширүүн нэртэй ширүүн дээр ийм альбом гарна. Дараагийн бас нэг санаа бол байгаа. Бас яг иймэрхүү ширүүн юм хийгээд за одоо яг би ерөөхдөө ажиллаа хийлцэн болохоор нуух авах сэтгэл мэдрэлийн өвчтөд ингээд дахиад нэг юм альбом гаргах гэж бодож байгаа. Гэтэ яг 8-аас 10 дуутай цэвэр трэш одоо яг гар хангалах гэдэг шиг дандаа юм одоо хүчтэй тийм трэш гэх юм уу одоо панк хардкор гэх юм уу тиймэрхүү стил нэлээд хүнд стил юм хийгээд тэгэл засрыг гэж бодож байгаа. Тэгэл цаашаа бол зөөлрөө одоо их хамгаалаа амьдрий. Цаашдаа зөөлрөн гэсэн итгэл найдлага байна. Тэрийг бол цаа мэдэхгүй. Ерөнхийд бодож байгаа ширүүн байна тийм үү? Төлөвлөгөө бол юм байна. Одоо араас нь шууд дахиад ширүүлслээ гэж бодод байгаа. За одоо юу гэдэг энэ нэг уран бүтээлийн нэг юм ширүүн үе байна шүү дээ. Энэ юунаас шалтгаалж байна? Гэхдээ ерөөсөө юм л юм байл да. Бас янз янз юм байл да. Бас нэг айдас ч би бас биар чамдагч байгаа юу одоо хоёр хэлбэр байж болно л да. Одоо болооч ах байна шүү дээ. Өргөн амлагийн алтан цул зөхөд гавьяат болооч ах надад хэлсэн. За амгаа хүн чи хэцүү шүү дээ ингээл 40 хүрэхээс өмнө сайн хийхгүй бол 40-ээс цаашаа зогсчдээ шүү гэл надад паркэл орж ирэх нэг тийм айц төрүүлсэн л дээ. За одоо 91 тий ямар барьтаа байгаа тэрийгээ л үзүүлэх цаг юм байна. Гэс нэг тийм бодлоо. Нөгөө төгөр одоо нөгөө нэг бөхөр бол нэг эр бярн нэг тэнцээл гэдэг шиг тий бас нэг тийм юм амтагтаад байгаа бас. Тэгээд энэ хоёр одоо аль тэгээ сайхан нийлүүлээл тэгэл арга хэл гэж бодож байна шүү дээ. За хамтлагийн мөрөлдөхүүн ерөнхийдөө шинжлэгдсэн байгаа тийм үү? Яг хуучнаас бас гитарч дарахаа битэр бол насаар 20 жил буурээс агсан. Бөмбөрчин маань орж ирээд 8 9 жил болсон. Сол гитарч 6 7 жил ихээр бас одоо шинэ гэж бас хэлж болохгүй болчиход байгаа байхгүй юу? Хуучин зүгээр яг шинэ уран бүтээл хийж байгаа л болохоос хуучин осууд байна байхгүй юу? Бас тэгэхээр ч ер нь дахиад ишээ өөрчлөлт орох юм одоо Нусоноос юм мөрөлдөхөнд. Гэхдээ одоо ингээд сэтгэл санаа хамтлаг гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Тэгээд амьдрал ах уу хүмүүс янз янз юм гарч ирж шүү дээ. Гинт гадагш татгшаа сургуулаар явах бол одоо бид нар яаж чадахгүй. Энэ бол цэвэр одоо сайн дурын үндсэн дээр байгуулагдсан болохоор сайн дуртай үедээ гарч болно, дуртай үедээ орж болно тий. Ийм л юм байгаа байхгүй ер нь бол. Түүнээс одоо нэг намын даалгавар авцсан шиг чи насаараа гэж. Энэ бол хувь хүний нөгөө өөрсдийнх нь характераас л шалтгаалх зүйл. Үнэхээр гоё ингээд гоё нэгдээд хоорондоо ойлголцоод байл ингээд яваал. Ойлголцохгүй үед бол одоо бас байгаад иж болохгүй тий. Тийм л учиртай. За ерөнхийдөө ер нь бол рок хамтлагийн одоо стандарт бүрэлдэхүүн хэдэн хүн байх хэрэгтэй. Одоо тухайн стандарт гэдэг юм яг бөмбөрч ойлгож таа. За бөмбөрч аа. Бас гитар ойлгож таа. За тэгээд сол гитар юм одоо нэгдүгээр гитар ойлгож таа, хоёрдугаар гитар ингээд ерөнхийдөө бол дөрв байдаг. Гэхдээ одоо жишээ нь Nirvana гэдэг одоо алдартай хамтлаг манай одоо багш гэж хэлж байгаа хамтлаг бол ерөөсө гурвах байгаа шүү дээ. Бөмбөр, бас, авраг бол өөрөө гитар соло холиод тоглолцдог тий. Яг хаа зарим хүмүүс их ядуу энэ гэж ярьдаг л да. Одоо хоёрхан гитараар дуурсан ядуу матуу гэсэн. Тэр хамтлагт болохоор донж гэж юм байдаг хгүй. Цөөхөлөх нөмөртлөө айгүй их юмны нэг ур сайтай, ур хийц сайтай гаргаад ирж бас бол юмны олноор биш. Одоо юмны ив урд үе одоо уран чадвар тий
тэрүүгээр л хэмжигдэлтэй. Яг стандарт 3-4 л байдаг л да. Тэгээд дээр нь даралт хөгжим нэмэгдэж болно тийм стил жанраас шалтгаалж. Тийм даралт хөгжим нэмэгдэж ерөнхийдөө нэг тийм. Тэгээд дээр нь вокал артлын дуучид дээрс нэмэгдэж болно. Тэгээд дээр нь одоо үлээвэр хөгжим энэ төр гэдэг тухайн стил жанраас хэдл бол хэд болно л да. Хамгийн товчхонтой бол хамгийн цөөхөлтний хоёр хүнтэй хамтлагч байгаа шүү дээ. White Stripes гэдэг хамтлаг байдаг. Ахтай хоёр, эмэгтэй эрэгтэй хоёрыг ихэрчүүлээ. Бөмбөртөө дуулаад нөгөөх нь гитараа тоглолцдог. Хоёулахнаа тэгээ бас цум авцсан хамтлагууд гадуур байна шүү дээ. Тэгээ ганцаараа бас жишээлбэл тоглож болно тий. Ямар дууг яаж дуургаж хүмүүс өргөхөө гэдгээс шалтгаалах юм шиг шүү дээ. Эрдээ тэр. За амьдрал ахуйгаа шийдээд нэлээд удажлаа гэж штэ. Тэгсэн. Амьдрал ахуйхаа санаа ачнаас яриач хөө. Яг хүн л юм чинь хүний амьдралаар л амьдрын шүү дээ. Нөгөө тэмээ дэвч тэмээ төлөж тэнгээ өвдөхгүй гэдэг л. Тэрс ивэгчнээ рок гэдэг хүний амьдралыг сайжхад амьдралын зам яснаас сайхан гэрүүлтэй болсон. Сайхан охинтой, хөрх охинтой болсон. Тэгэл одоо яг одоо хүний амьдрал ямар байдгүй тэгэл тэр баяр баясгалан бас л ингээл хэдлээд явж байна. Яг нөгөө нэг хамгийн гол нэг юм байна. Гэр бүл гэдэг чинь их чухал юм байдгийг ерөөсөө ойлгоогүй явсан юм байна. Залуу наснда тийм ингээл салхич орох шиг нэг л их рокер хүн айлах төлөвлөгөөтэй тийм. Явсан. Тэгээ одоо намайг их ухааруулж байгаа, их томоочулж байгаа гэр бүл маань тийм өр хүүхэд маань маш сайхан байгаа мэдээж. Тэгээд юу гэхээр одоо юм хийгээд их чинь одоо арай өөр болчихдаг юм байна. Тэгээ урд нь нэг зөвхөн өөрийгөө боддог байсан ч юм уу одоо хаашаа эсвэл тэрээс огт юм боддгүй байсан юм уу юунаас ч айж ичдэг одоо тийм зөрөгтэй ирэмгий байсан юм уу одоо ч бас жоохон юмд бодолтой ханддаг юм тэр болно шүү дээ. Тийм байна. Тийм. Одоо аав болсон байна тийм ээ. Аав ээжлүүд хүндэгз. Манай ихнэр жоохон шооч хүн байхгүй юм л тэгээ орж тэр жишээ нь ингээл яванд явж байгаа цэцэрлэг төрөлнгээр манай охин ч 4-5 айгүй аавдаа болохоор их ээжээсээ жоохон юм ээ. Тэгэл шууд тэрэгдийг үл ингээл тэрэл тий бишнээ ядарсан гэсэн ингээл байдгаараа тэрэл хамаг хөсөлтөг ноцтол ингээл явангот манай хүн шоолжсэн та чи саяхан нэг хошин шиг манайхан зүгээр сансраг гэртээ байж байгаа гэсэн нэр дэвшигчгээд нэг X түүцсэн юм байсан уу да нэг их хуралд нэр дэвших гээдээс хамаг гой тэрэ тавиал яваад дээ. Тэр шиг намайг ч одоо гэртээ болохоор гадуур гэрүүлэгтэй явахаар аюул нэр дэвшигч явдаг гэдэг байна. Охиныхаа хүссэн бүгдийг ирээд байгаа шүү дээ. Тэврийг тэврээ юм уу давч гэртээ орж ирэхээр жоохон зангуу гэдэг байгаа. Охинтойгоо компьютер болоocлтож яадаг гэдэг жоохон хөвч гэдгийг бас. Тэгээ энэ бол яг гэрүүлэн сайхан хааж байгаа юм л та тий. Гой мэдээж аав хүний өөргийг бас бидний аав ээжид бас биднийг яаж өсгөлөө те тэр л бодогдно л доо мэдээж бид хэд одоо яаж өслөө тийм ээ 4 тавтай гэж штэ өгч чаа. Одоо тэг дүүм гаргаж өгөх төлөвлөгөө байхгүй нөө. Ээж л бид хөлгөд. Аав бас өгөхгүй бүрэж. Бас чи бас яадаг юм бэ? Юу мэдлийн хүрээ бас магдаа. Гэрүүл төлөлтөд чи бас их нарийн юм байх юм байна. Тий. Болохгүй эрдэнтих тийм ээ. Эрдэнтэд байж байгаа хэдэн онд орж ирлээ та? 91 он багшийн сургуульд орж ирсэн. Оюутан болоод. Тий, багшийн сургууль. Багшийн сургууль сууж шүү дээ. Эхлээд багшийн сургуульд гисэн. 91-ээс 95 он.
91 оны яг эд зах зээлээр багшийн сургуулийн хөгжмийн ангид хөгжмийн салбар гэж одоо манай Монголын их мондогчул төгссөн манай сургуулийн хэмж бахархдаг шүү дээ. Тэр сургуульд орж ирсэн. Тэгээд 91-ээс 95 онд сураад төгссөн, амжилттай төгссөн. Суйст бол багш бас юм байна шүү дээ. Тий, дуу хөгжмийн багш мэргэжилтэй хүн шүү дээ. Тэгээд суйст болохоор хормистрийн ангид сурж байгаад тэгээд талаас нь эссенс гэдэг галсан сүхийг дагаад уруу татагтаад тэгээд явсан юм л дээ. Суйсыг бол төгсөөгүй багшийн сургууль бол төгссөн. Суйсыг төгсөөгүй юм байна. Төгсөөгүй шүү дээ. Цаачаа хайцсан шүү дээ. Төгсөл хормистр болох байж. Тий. Ер нь яг хормистртэй жоохон сонирхолтой байсан л да. Уулын зохиомжийн ангид орё гэж бодоод. Яг манай дээдл одоо Сэрод урлагийн радиоцэцгэлтэй Сэрод манай дээдл анги шүү. Тэдний ангид болохоор юм зохиомж гэдэг анги байсан. Би бас тэдний дараагийн төгсөл болохоор тийм ангид орох юмс гэж их бодож ирсэн л да. Айгүй мөрөөдөд яг тэгсэн чинь манай одоо миний ордог жил 95 оны юун дээр конкурсн дээр юу байхгүй. Зохиомж анги байхгүй. Найралтуу симфони өдөртөч анги хоёр анги гэсэн байхгүй. Тэгээд яг зүгээр байхаар гээд конкурс өгсөн чинь тэнцсэн. Тэгээд айгүй дээгүүр оноод тэнцсэн л дээ суйстай бас. Тэгээд гимн би нөгөө найралтуу өдөртөч жоохон сонирхолгүй. Тэгээд байжсэн чинь яг тэндээ тэгээд сурмаарсан. Ихтэй яг завсраа зохиомжоо жоохон сайжруулъя гэсэн бодолтой байжсэн. Тэгээд тэгсэн чинь 10 сард галсан сүх гэж хайж олж ирсэн намайг Сэрот хэлж өгсөн юм байл л дээ. Манай дуудлын анги нэг хамгаагээд гаргаад сонь дуу зөхөдөг гээд тэгээд яг галсан сүхтэй танилцаад ерөнхийдөө 95 оны 10 сард л та. Юугаад ерөөсөө багшийн сургуулийн 95 оны хавар төсөл шууд сойс шалгууд өгөөд тэнцчихгүй юу. Ер нь тэр бол тэгээд дуулаагүй дуулж эхлэхгүй байсан юм уу? Нисванаас тэр 93-аас 95 оны хооронд оюутан багтаа өчтөр баануудыг манай сургуулийн одоо айс гэж хамтлаг байсан. Өчтөр баанууд гэж манай нэг сол гитарчны аавын хуучин хамтлаг дээр бас би дуулахгүй л дээ даралт төгж болж байсан. Тий. Хамтлагийн хойно одоо даралт 2 кассет тавьсан чи божигнуулж хэлсэн шүү дээ. Улаан тэрээс бол дуу зохион дуу бол зохиохын үед бол юу л да бүр 5 дугаар ангиас эхлээд дуу зохиогоод 8 дугаар ангид эрдэнэт төхөөрхөн нэрд гарцсан бас. Тийм туслан ингээ явангууд миний дуу энэ төр тусланд ингээ таардаг тий. Тэгээ зохиомл дуу энэ төргээд сөөрхөн гадуур явцсан бас. Тэгээ багшийн суулж мондөг дуу зохиодог хүн шиг орж ирсэн шүү. Тэгээд шууд нэг онлайн үзээд тэрийг хинч бишээ мэдээд хэсэг яварсан. Гэхдээ яг дуугаа бол дуу зохиодгоор зохиочлээсэн. Багшийн сурвалж сурж байхдаа одоо энэ салхийн нандин хайр гэдэг дуугаа Баястагийн анхны хайр гэдэргээд тиймэрхүү стилийн дуу бас нэг 20-30 дуу байдаг л та зүгээр манай ангийнхны хэмжээнд мэддэг болоо гэр бүл найз нөхөд Баястагийн анхны хайр жоохон pop талтай. Тэр ерөөсөө тэр pop дуу зүгээр гэсэн шүү дээ. Таг pop. Гэхдээ бас хөрх сүүл рүүгээ жоохон өндрөх маягтай болж байгаа. Суйст ороод гасан сүхтэй танилцаад гасан сүхний шүлэг дээр нөгөө 96 оны 1 сард утасны дугаар, утасны чинь дугаар ариун их дуулдаг. Утасны дугаар яваа шүү дээ. За тэрийг хийгээд тэгээ хамтлагийн анхны дуунууд момуудыг бас 96 оны 1 сараас айгүй өөр болсон л та. Өөрийнхөө нөгөө хийдэг юмудтай айгүй рок талаар орсон гэх юм уу. 96-аас 96-аас 5 онд бол урагшаа жоохон pop мэй. Яг Нисванаас хамтлаг өөрийн тийм бие даасан тоглолтыг хийзээ их хэлүүд байгаа. Бид нар энэ жилд чи 23 удаа бас хөөрхөн дунд цэргийн хэмэд тоглолт хийгээд идэг л да. За өнгөрсөн жил бид нар чи 20 жилийнхаа ойг тохиолдуулаад 3 альбом яг нэгээр нь зөвхөн альбом тус бүрээр нь тоглолт хийсэн байгаа. Ганд гээд газар. Тэр нь 6 сарын 6-нд анхны хөчлөгчөд тоглоод 9 сарын 18-нд Саарл үе CD-г тоглоод 11 сарын 20-нд Нистиг тавгаад зөвхөн тэр альбом тоглосон байгаа. Тэгээ одоо ингээд 20 жил тэгээ золгож байгаа байхгүй. Тэгээд шинэ альбомтойгоо золгож байгаа. Тэгэд энэ наадмын дараа Ниснес фестийнхаа дараа бид нэр CD маань дөнгөж өчтөр худалдаанд гарсан учраас жоохон хүмүүс танилцсны дараа 6 сард юм уу 8 сард ч юм уу би даасан. Одоо энэ цомгийнхаа баярыг бол тусна хийн гэж бодож байгаа. Төлөвлөсөн юм бол би Ниснес фестийн хувьд болохоор бас жоохон босго өндөртөө
гэж ойлгож байна. Яагаад гэвэл бид нар чинь нэг цаг бага учраас заалан болж байгаа. Ер нь нэг 6-7 цагаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр тэнд цөөхөн амтлагууд, чанартай амтлагууд орох хэрэгтэй л доо. Ер нь тэгээд дажгүй сайн амтлагууд бол бид нар шилж оролцуулдаг гэж бас боддог. Хувьдаа. Тэгээд энэ жилийн хувьд манай 20 жилийн болж болохоор манай дээдлийн үеийн одоо харанга хамтлагийнх нар маань ирэхээр болсон байгаа. Хурд хамтлаг маань ирэхээр болсон байгаа. Шар айрыг байна. ISIS хэлэх гэдэг ах нарын хамтлагууд ирж бас манай бизнес фест орж байгаа маань бидний хувьд бол бас их том баяр бас болж байгаа юм л да. Тэгээд манай үеийнхнээс бол Нисас хамтлагтад зэрэг гарсан гэж хэлж болохоор Мэдэнс хамтлаг, Найтрын хамтлаг байна. Тэгээд манай дараагийн үеийн хэрч бол Лимонс, Булсара, Fire гэдэг хамтлагууд. Тэрний дараагийн хамтлагуудаас бас гоё хамтлагууд бас энд орж байгаа. Шинээр гарч ирсэн миний бас дуртай метал хамтлагууд бас орж байгаа. Нийтдээ 20 жилд 20 хамтлаг энэ жилийн Business Fest-д орж байгаагаараа онцлог юм байна. Одоо манай одоо рок ертөнцийнхэн харьцангуй маш их гоё болж ийн л та маш олон төлөвлөлттэй. Тий. Янз бүрийн амжилт залуучууд ихээр гарч ирж байна. Хуучны хамтлагууд одоо тохиолбол Нисванысын үеийн ч юм уу те Нисванысын үеийн ч юм уу нэг тийм юугаан одоо үндсэн маньяраа гэх юм уу те барьж явах тэр нэг тууштай байх гэдэг тал дээр ер нь жаахан учир дутагдaltaй шиг мэдээд юм да. Одоо нэг шинэ хамтлагууд юм уу хуучнууд нь те юмдаа тууштай байх гэдэг тэр үү? Тий. Ер нь миний зүгээр надад л тэгж л бодогдсон шүү дээ. Одоо хуучны та нарын үеийнхнээс л одоо Нисванасаас бусд нь бол ерөнхийдөө бараг л рокос одоо хайлтсан гэсэн юм уу тий. Роко болоод нэг тийм поптууд уулздаг ч юм уу янз бүрийн тийм тэр үндсэн маниар гэдэг юм уу стилдээ үнэнч байх гэж ярьдаг шүү дээ. Тэр талаар нэг жаахан дутагдал байдаг л санагдаад юу гэж боддог. Тэр бол юу л да. Би энэ дээр бол нэг дүгнэлт бол хийхгүй. Яагаад гэвэл энэ хуучуул ч юм уу энэ одоо өөрөө чи хэлэх гээд байгаа ямар нэг хамтлаг байгаа бол би бол яг хоо тэр хамтлагуудын одоо ямар юм хийж явж байгаа гэдэр бол тухайлбал би бол дүгнэх ёсгүй дүгнэхгүй бас тэрийг бол ард түмэн цаг хугацаа дүгнэх ёстой. Тэр хамтлаг өнөөдөр одоо хамтлагууд байгаад оршин тогтноод байгаад яваад байгаа гэдэг бол чинь байх ёстой болоод явж байгаа гэсэн үг. Түүнээс хараад тэр хамтлагийг тийм юм дуулах ёстой гэд та битэр бол заах бол айгүй өчтөр дутагдaltaй. Тэд нэр дуртай юмаа хийж байгаа, бид нэр дуртай юмаа хийж л байх ёстой байхгүй юу? Тэгээд энийг нь ард түмэн цаг хугацаа шүүх асуудал. Үнэ. Тэгж л болж байна. Түүнээс одоо би тэр хамтлагийн тэр дуу таалагдахгүй байна. Нисансын энэ дуу таалагдахгүй байна. Ингээд яриад байгаад бол хизээш дуусахгүй, дуусчихгүй ирээ гэдэг шиг тийм утгагүй яриа болно л да. Тэгэхээр араа ерөөсөө өмнө нэг тийм жорийн тааруулаад л өөртөө хүлээж авч явах хэрэгтэй байхгүй юу? Түн үү. Тэгж бодож байна. Ер нь бол өөрчлөгдөх ёстой юу? Өөрчлөлт байдаг юм байна. Хорвоо дэлхий чинь өдөр болгоо өөр шүү дээ. Хүн болгоо өөр тий. Тэгэхээр чи юм болгоо нэг л хэв юм байгаад бол уйдгартай байстай. Энэ янз бүрийн юм хийж явах хэрэгтэй байхгүй юу? Туршиж үзэж явах хэрэгтэй тий. Нэг гоё юм хийж үзэж болно. Нэг муухай юм хийж үзээд. Тэгээд эндээс аль нэг л аваад сонголтоо тий. Тэгээд цааш явах хэрэгтэй байхгүй юу? Түүнээс би өөрчлөгчл баларчих гэдэг нэгэл тэгхгүй бол нөгөө цэцгээд сэрмаа ч юм уу намайг таалгаа болчих гэдэг зэрэгтэл маань хайчих гэдэг ингэж баригдчих жоох юм бол ямар ч утгагүй уйдгартай үстэ. Тэснээс би ийм сонирхож байна, ийм хийж чадна, ингэж байна. Ингээд алдчихлаа. Гэхдээ би алдаа ингэж заслаа гэл амьдралын зам ийм л байх хэрэгтэй юм чинь тийм үү? Тэгж л бодож байна. Тийм болохоор би ялангуяа тийм өөрсдөн дээр туршилт хийгээд шинийг хайсан хүмүүсийг одоо их талархаж хүлээж авдаг шүү дээ. Өөрөө ч бас би тийм дуртай.
Ялангуяа ер нь рок гэдэг юм чи өөрөө тухайн одоо уран бүтээлчдийн одоо нэг амьдралыг үзэл санаатай тийм ээ. Магадгүй тэр нэг зөвхөрл бохирдол ч юм уу тийм дотоод багшмал байдал эсвэл тийм нэг тийм тесрэлттэй тийм юмд эмзэглэдэг тэр сэтгэл зүйтэй холбоотой юм шиг надад санагдав л да. Өөрөөр хэлбэл ер нь л бол үзэл санаатай холбоотой тийм. Тэгэхээр хүн нэг зан гараал байх хэрэгтэй шүү дээ уулна. Гэхдээ яг ер нь рок гэхээр л заавал уур хилэн бохимдол гэдэг юм байхгүй л ер нь яг вэ тэр хүн өөрөө ямар нэг юмд яаж хандж байна. Тэг яг яамаар байгаа нь тэргээ хийгээл явуулах хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Би хувьдаа бол би яг яамаар байна гэдгийг хэрэг хөсвөл тэрийг л хийе явдаг. Тэгээ тэрнээсээ би таашаал аваад гой санагдвал гой. Яг би буруу хийсэн бол яг буруу хийчих ахиж инхгүй гэж бодоод тэгээ цаашаа явахыг хүсдэг шүү дээ. Бусад хүмүүс бас тэгдэг л байлгүй бодвол. Тэгдэг л байна. Ер нь юу гэж бодож байна одоо энэ рок бол тэртээ дэргүй одоо манай хөгжмийн урлагийн нэг томоохон одоо салбар байна тийм үү? Зайлшгүй одоо хөгжих ёстой. Хөгжих ёстой, урагшлах ёстой тийм ээ. Тэр тал дээр одоо манай рокрод ямар шохон байдал амжилт олж байна. Маш сайн байгаа гэж би хэлсэн. Манайд одоо байхгүй байлаа шүү дээ. Боллоо шүү дээ. За классик рокуд гэх юм бол одоо хард рок гэхээр харанга байна, метал рок гэхээр одоо хурд гээл. Одоо энэ хоёрын чадвартай бол хийж харьцахгүй. Агуу ярих юм байхгүй. За тэгээд дунд үеигээ тэр заах манайх нэг алдаг өнөг байж болно. Хамаагүй байхгүй ч гэсэн болно. Тэгээ манайхаас хойшооч альтернатив гэдэг дэлхийн хөгжмийн урсгалууд ямар хачиг халахтайсан байхгүй юм байхгүй шүү дээ. Альтернатив нь байна, инди нь байна, тий. Одоо тэг панк нь ч байна, поп нь ч байна, пост панк нь ч байна. Одоо юу гэдэг бүгд байна. Одоо бүр сүүлийн үед буцаад одоо хард рок гэж рэком гэдэг хамтлаг байна. Бас л яг одоо харанга стилээр тоглож байгаа. Сайн тоглож байгаа хүмүүс байна. Тэгээ би дуртай бүр метал, death metal одоо хүн метал чиглэлээр Crawl of Clone гэдэг миний бас хайртай дүүнер. Тэд нар бол дэлхийн супер рок стар шиг тоглодог. Надад бол тэг санагдав. Гоё. Дооны хүүхдүүд энэ Монгол дараа монголчууд чинь их авьяастай айхтарсан. Цөөхөлг нөрлөө муухай шөрөмстэй гэдэг чинь. Хинт ч дэлхийн одоо тэг чинь урд хөрсгээл яг чинь тэр түм хүмүүс дотор хизээ тэг цоороод гараад саналгад байгаа. Тэд нар бол дан гараад мундаг гэж байгаа. Нийлхээрээ явдаг. Манайхан ч юм бол дангаараа бол нэх явахгүй л дээ. Нийлхээрээ цөм авчиад идэг. Тэгээд даанч нийлж өгдөг жоох их цантаа одоо амби зэгтэл болсууд юм шиг аа л да. Тэгээд тэр багийн уран бүтээл, багийн спортууд тэр нэг нийлчих юм бол уулын дийлдэх усуд юм шиг санагддаг шүү дээ. Тэрний илэрхийлэлд одоо бас энэ хамтлагууд ч гэсэн нэгээр харагдах байх гэж бодож. Одоо хийгээд эхлээд энэ дуу хоороо хийгээд яг энэ замаар явж байгаа хамтлагуудад айгүй сайн хамтлагууд байгаа. Би дотроо айгүй дуртай өнөлж явдаг зөнтэй хамтлагууд байгаа шүү дээ. Би бол сэтгэл хангалуун байдаг энэ төр. Ер нь бол бас нэг юу яадаг энэ төр юм байдаг. Одоо залгамж халаараа байлдаг гэдэг ч юм уу те. Эсвэл Нисванысын одоо ер нь одоо хамтлагийнхаа залгамж халаа гэдэг халааг бэлдэх ч юм уу эсвэл тим нэг юм байхгүй эсвэл зүгээр ингээд энүүгээр тийм яг энэ дээр нэг юм бодолтой байдаг юм аа. Хамтлагийн Нисванысын залгамж халаа гэхээр ямар байх хэвээр одоо надтай адилхан дуулах хэвээр эсвэл надтай адилхан царай муутай байх хэвээр юм уу тий. Энэ дээрээс санал нээлтэх юм аа. Залгамж халаа гэхээр нэг амтныг авчирал дөрөв өөрсөндөө адилхан амтны хөвгт авчирал зовоогоо нөгөөдөл нь шал сонирхолгүй тий. Юу гэж яг адилхан юм уу эсвэл тийм гарч ирлээ ихдээ сонирхолгүй үстэй Нисванс 2 гэх хамтлаг гараад ирвэл шал хэрэггүй шүү дээ. Нёгийгээ яа гэж ач тий. Миний бодлоор болохоор юу залгамж халаа юм уу хойч үед нөлөөлөх асуудал чухал. Тэр нь яаж илэрхийлэх вэ гэхээр бидний одоо энэ CD-нүү тий одоо энэ хамтлагуудын гаргаж байгаа CD өөрөө бол өв болоод үлдэн шүү дээ. Тэр чинь дараа одоо төрмөж төрж байгаа хүмүүс ч юм сонсоод ах нар бол энэ дээр энэ тал нь их гоё таалагддаг. Сонсч болно шүү дээ. Тэгснэ гинт яг иймэрхүү стилийн дуу хийх юм ч юм уу энэ талын сонсын тэр нь гоё. Сонсын тэр тал нь жоохон мя. Биднийг хараад сайныг аваад муугийг орхио тий өөрсдөө тэн дээр хөгжүүлээд өөрсдөө өөрсдийгөө төрүүлж гаргах нь
залгамж чалгаа одоо гэж хэлж байна. Түнсш би одоо нэг энэ бол манай залгамж чалгаа гэж тэнцээ байсгий гээл дэлгүргүүлгээл тамхинд гүйлгээл байсгий гээл ундаанд гүйлгээд байвал шал утахгүй юм бол шүү дээ. Би болохоор яг дараа үед яаж нөлөөлөх вэ гэдэг л байх хэрэгтэй. Тийм учраас бид нар өнөөдөр айгүй сайн мундаг л юм хэрэгтэй гэж бодож шүү дээ. Одоо гранж гэх юм уу те? Тийм манайч одоо ингэж байгаа пост гранж, пост панк, альтернатив метал гэсэн гурван стилээр тоглодог гэж байна. За одоо энэ стилүүд тухайлбал энэ стилүүдийг Нисванысын манераар гэдэг ч юм уу Нисванысын одоо тэр нэг үнэт зүйлийг ингээ цаашаа авч өргөжлүүлж байгаа тийм өөр шин залуу хамтлагууд байгаа нь гарч ирж байна. Одоо өөрөө сая ярьлаа шүү дээ залуучуудад яаж нөлөөлөх вэ гэж. Нөлөөлөл хэр байна? Гэхдээ яг хоо тгүүц тийм нөлөөлөл юм байна. Зүгээр одоо ингээл Fire Lemons гэдэг яг манай дараа гарчсан дүүнер болохоор ярьдаг л да. Царай хараад гэдэг юм уу? Танахыг харж байгаа л гоё тоглолт хамтлаг болчихваа санагдаад. Тэгээ бид нар болцсон шүү дээ гэж ярьдэн шүү дээ. Тэгээ үнэнгээсээ тэгж байгаа мó бодлоо царай хараад тэгж байгаа мó би яаж итгэд. Тэгээ яг хоо энэ бас нэг жоохон хөрх нөлөөлөө байлгүй тэл гэж боддоо шүү дээ жишээ. Тэ. Гэхдээ би одоо би тэнд нөлөөлсөн гэл ингээд яваад байлтэн шүү. Энийг цаг хугацаа л харуулна шүү дээ. За одоо пост панк, пост гранж гэх тийм одоо хэв маягаар тийм стилээр одоо дуулж гарч ирж байгаа шинэ залуу хамтлагууд байна уу? Яг тэр стилээр байгаа. Ер нь бол байдгийг. Зүгээр хизээ нэг мундаг булаа гарч ирэх юм байна. Тэ. Одоо ч зүгээр орц сонгол болгонд л хамтлагууд байгаа шүү дээ. Дээр үед нэг бой бэнд, камертон сонсыг гарч ирэхэд бой бэнд бас их ихсэн. Харсаар нагарч байгаа нөгөө рэп хамтлагууд, бүжгийн хамтлагууд ихсэн шүү дээ. Тэрнтэй адилхан одоо энэ амьд хөгжим бас буцаас сэргэж байгаа. Тэгээ одоо удамжаарсан эрэгтэй эмэгтэйгүү л гитар өрөөл залуучууд хүүхдүүд ингээл явж байгаа. Аюу гоё уцтай. Тэгээ эдгээр чинь бас хөөрхөн бас нэг цаанаа нэг нууц юм хийгээд яваад байгаа шүү дээ. Хизээ гарч иж бутаа авах юм байгаа тий. Айгаал явж байгаа шүү дээ. За яванда одоо нэг тийм ширүү үе дээр байна шүү дээ. Одоо ингээд нэг эр хамтдаг даад тий. Яавал ч нэг ширүү үе дээр байгаа. Тэгээд бэр хамтдаг даа. Бэр хамтдаг даад байгаа шүү дээ. За ер нь бол за би одоо за энэ жил ийм тоглолтууд хийх гэдгээсээ гадна яг одоо ингээл дуу төрөх гол ингээл явж байгаа тохиолдол бас байж болно да. Байна. Би одоо ерөнхийдөө дараагийн альбом төлөвлөсөн ингээл бодоол явж байгаа. Тэгээ нэг сэтгэл мэдрэлээ өвчтөн үү? Тий сэтгэл мэдрэлээ өвчтөн ингээд тийм концепт маягийн альбом. Тэнд дотор ч одоо Өчиг бодлын синдром гэдэг нэг дуу гарна. Агуу ихийн дэмэрэл гэдэг нэг дуу бас бэлэн болж байгаа тий. Зожгийн балла харамж энтриг гэл ингээл эхний дуунууд маань ер нь бол бараг л бэлэн болцсон байгаа л да. Одоо зөвхөн хамтлагтайгаар л ажиллах л бас гэдэг. Тэгэл эдний га нэглэлэл хамтлагтаа сууж байгаа л нэг нүжиг нүлээл тэгэл бичлэгэнд орол. Тэгээд даач мөнгө нь болтол тэгээд CD болтол та бас студид хэдэн жил хэвдэх юм байгаа. Болж игэл удаан хэвдүүлэхгүй. Чадвал энэ жилдээ 20 жилгээд 2 CD гаргачихлаа сайхан л. Энэ жилийн ажлуудаас цаашаа нэг тийм томоожж зөөлрөх юм шиг юм түрүү ярьлаа. Тэгсэн. Тэгэл засрыг. Засрын тийм засрын гэж яриад. Томоож. Тэр засрлыг ер нь хүмүүс ямар байдлаар сонсох юм бэ? Засрал яг зүгээр яг би цаашаа бас нэг сайхан нэг тийм намблаг хөгжим тоглоё гэж бодож байгаа шүү дээ. Гэтэ нэг хөрхөн өөртөө таарсан философи тий. За лаг Pink Floyd энэ шиг лаг гэдэг өгөхөө зүгээр өөртөө таарсан Pink Floyd-лэг тий. Тийм намхан амьдрал ярьсан тий. Хөрхөө үтцаарснаа яриад явдаг. Тийм намблаг болъё гэдэг байгаа шүү дээ. Нэг ширүүсэл засрыг гэж ингэж бодож байгаа. За ингээд бидний ярилцлагын цаг маань дуслаа. Тэгээд та бүхний 20 жилийн ван арга хэмжээ Ниснес фестивалийн тоглолтын ажилд амжилт хүсье. Уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа бас ингээд найздаа ийм сайхан нэвтрүүлгэнд өрсөнд баярлалаа. Найзынхаа уран бүтээлд бас улам их амжилт хүсээрэй ёо. За